За мөн энэ өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим улс төрийн гол хүчний нэг ардчилсан намтай ирэх 4 жилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг сурлаа. Ардчилсан нам ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөртөө үйлдвэржилтийг түлхүү хөгжүүлэхээр тусгаад байгаа билээ. Манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоон шилжээд баггүй хугацаа өнгөрч байгаач бизнес эрхлэх орчин нөхцөлийн тиймч тааламжтай тооцогдохгүй байсаар байна. Олон улсын байгууллагуудаас Монгол улсын эдийн засгийн бодлого, бизнесийн орчинд дунд гисэн дүн тавьсан нь энэ бүхнийг баталж байгаа. Тэгвэл энэ байдлыг халах үүднээс Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсад эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангах, бизнес хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг бүрдүүлэх, хувийн хвшлийн хөгжлийн стратегийг өөрөөр хэлбэл төр ба хувийн хвшлийн түншлийг бодтойгоор хэрэгжүүлэх үүднээс ардчилсан нам болон Монгол ардын өсөлт намтай хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Монголын улс төрийн намын ардчилсан намын мөрийн хөтөлбөрт нь Азиста 2012 он гэхэд бизнес эрхлэлтийнхаа орчноор эхний 10 тоорох гэсэн тодорхой зорилт бидний одоо энэ санамж бичиг тавьсан зорилтыг тавьсан байлээ. Энэ бол одоо маш чухал ач холбогдолтой гэж ойлгож байна. Яагаад гэвэл энэ бол буух эзэнтэй буцах мөртэй. Улс орны эдийн засгийг одоо өсгөх, бизнесийн таатай орчин бий болгоход бидний эргэж байн харж явах ширээний одоо гол ийм баримт бичиг болж байгаа. Тэгээд энэ баримт бичгийн үндсэн санаанаас бараг одоо 60-аас илүү хувь нь манай мөрийн хөтөлбөрт яг шууд утгаараа тусглаа олсон байна. Бизнесийн орчныг сайжруулснаар нийгмийн хамгийн тулгымцсан асуудлууд болсон ажилгүйдэл, ядуурлыг уруулах, жижиг дунд үйлдвэрлэл, экспорт, аж үйлдвэрлэлтийн эрчимтэй хөгжлийг хангах, зах зээлийн чөлөө тогтолцоог тууштай хөгжүүлэх боломж бүрднэ хэмээн үзэж байгаа юм. Буян жаргал хавсарнаар мэдээллээ. Хинтэд орнод Сүхбаатар аймагуудыг хамсан цасан болон шорон шуурга манай улсад тоож баршгүй гарц хохирол учруулад байна. За энэхүү гамшигт нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн иргэдэд нутгийн зөвлөлийнх нь тусламж үзүүлэхээр болжээ. Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс одоогийн байдлаар 50 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болоод байна. За үүнд МТС компани 20 сая төгрөгийн үнэ бүхий сүү цагаан гэдээ мөн бүх ажилчдынхаа нэг өдрийн цалин хандвалсан. За өнөөдөр Тус аймгийн нутгийн зөвлөлийн гисүүн Моннис болон Ингвитал компаниуд тус бүр 10 сая төгрөг 5 гэр Баярс контракшн 5 сая төгрөг өгөхөр болжээ. Энэ бүх тусламжийн мөнгө гэрүүдээ аймгийн онцгой комиссар дамжуулан гамшигт өртсөн айл өрхүүдэд хуваарлан тараах юм байна. За тэд Сүхбаатар аймагт очиж байдалтай танилцаад иржээ. Нийт хохирлын одоо хэмжээг урьдчилсан байдлаар авч үзэх юм бол 400 гаруй сая төгрөгийн ийм хохирол очирчаа гэсэн ийм тооцоо гарсан байна лээ. 130 хүн энэ шуурганы үеэр алга болж, за үүнээс 111-ийг нь олж 19 хүн харамсалтай нь одоо энэ шуурганы үеэр амнаас хохирсон байгаа. Сүхбаатар аймаг нийт 11 орчим сая малтаагаас 150 мянган мал хорогдож, мөн дээр нь 140 мянган мал шуурганд оруудаж одоогийн байдлаар олдоог байна. Өгсөн малын сэг зэмийг цэвэрлэх ажил одоогоор хийгдэж, энэ ажил Тус аймгийн уурхаан аж ахуйгаас техникийн тусламж аван төрж зайлуулж байна. Элдв халдвар тараахгүй тулд 2 м хүртэлх өгсөн нүхэнд малын сэг зэмийг хийхээр болсон гэж нутгийн зөвлөлийнх нь ярьж байна. Мэдээллийг Ундар 2 алтнаар хүргэлээ. Эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ дотоод мэдээ хүргэлээ. Одоо гадаад мэдээг та бүхэнд орчуулагч редактор Ад Заяа хүргэнэ. Сайн байцгаана уу, гадаад мэдээ эхэлж байна. Өчигдөр Америкийн нэгдсэн улсын Монтана болон Өмнөд Дакота мужуудад ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигчдийн эцсийн сунгаа явуулаа. За энэхүү сунгаа 5 сарын турш үргэлжилсэн Барак Обама болон Хиллари Клинтон нарын өрсөлдөөний хувь заяаг шийдвэрлсэн чухал сунгаа болсон юм. Сунгаагийн дүнгээр Барак Обама төлөөлөгчдийн шаардлагатай саналыг цуглуулж чадсанаар тэрээр 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намыг төлөөлөн өрсөлдөх эрхтэй боллоо. Ийхүү олон сарын турш үргэлжилж дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан ардчилсан намаас нэр дэвшигчдийн сунгаа өндөрлөж, Иллинойс мужийн сенатор Барак Обама Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн шатанд өрсөлдөх анхны өнгө дарстан нэр дэвшигч боллоо. 5 сарын өмнө эхэлсэн сунгааны эхний үед өөрийн өрсөлдөгч Барак Обамаг тэргүүлж байсан Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтаасан Хиллари Клинтон сунгааны эцсийн мужид ийхүү ялагл хүлээгээд байна. Тэрээр сунгааны эцсийн дүн гарт ялаглаа хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дэмжигчдийнхээ өмнө хэлжээ. Өчигдөр Өмнөд Дакота мужид явагдсан сунгаанд Хиллари
Клинтон ялд байгуулсан бол Монтана мужид Барак Обама дийлэнх болгохын санал аван өөрийн өрсөлдөгчөө тэргүүлсэн юм. Барак Обама Миннесота мужийн Сент Пол хотод дэмжигчдийнхээ цуглаан дээр өөрийн ялтаа зарласан юм. Эдгээр 2 мужаас нэр дэвшигчид 31 төлөөлөгчийн санал цуглуулах боломжтой байсан юм. 8 дугаар сард Денвер хотод явагдах ардчилсан намын хуралд 2118 төлөөлөгчийн санал цуглуулад байгаа Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх юм. Америк нэгдсэн улсын анхны өнгөт арьсны ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байгаа Барак Обама өөрийн өрсөлдөгч Хиллари Клинтоныг төлөөлөгчдийн тоогоор тэргүүлээ зогсолгүй мөн супер төлөөлөгчд олонхын дэмжлэгийг авч чадсан юм. Хэдийгээр Хиллари Клинтон өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дэд ерөнхийлөгчийн суудалд суух хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа. Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгчид Японы Кибо лабораторийг олон улсын сансрын станцад суйрлууллаа. Уг аппаратыг өчигдөр олон улсын сансрын станцад Discovery хүлэг онгоцоор авчираад байсан юм а. Японы Кибо лаборатори нь олон улсын сансрын станцад суйрлуулсан хамгийн том байгууламж болж байгаа юм. Сургуулийн автобусны хэмжээтэй тус лабораторийг сансрын окторгон эрдэм шинжилгээний судалгааны ажилд ашиглах юм. Одоогоор олон улсын сансрын станцад Америкийн Destiny болон Европын Columbus лабораториуд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өчигдөр сансрын нисгэгч Майк Поссум, Рон Гаранаар задгай сансарт 6 цаг гарч шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Discovery хөлгийн сансрын нисгэгчид олон улсын сансрын станцад ажиллах хугацаанд задгай сансарт нийт 3 удаа гарах ёстой байна. Discovery-ийн хөлөг онгоц сансрын станцад Японы Кибо лабораториос гадна Орос албаны улсад үйлдвэрсэн автомат насосыг авчирсан юм. Уг насосыг 2-7 хоногийн өмнө бөглөрсөн олон улсын сансрын станц дахь цорын ганц жорлон янзлахад ашиглах юм. Discovery сансрын хөлгөр олон улсын сансрын станцад ажиллахаар ирсэн багийн шинэ гишүүн Грек Чамитовыг хүргэсэн бөгөөд хөлөг онгоц их дэлхийд эргэн ирэхдээ 3 сар сансарт ажиллаж буй нислэгийн инженер Гаррет Ресманыг буцаан авчрах юм байна. Discovery хөлөг 6 дугаар сарын 14-нд их дэлхийд үгээ буцаж нисэн тус хөлөг онгоцны ашиглагдах хугацаа 2010 онд дуусах бөгөөд үүнээс өмнө олон улсын сансрын станц руу ахиж 9 удаа хөөрөх ёстой. Дэлхийд дахин тулгамдаад байгаа үнийн өсөлт болон хүнсний хомсдлын асуудлыг хилцэх нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалт Ром хотод явагдаж байна. За дэлхийн зах зээл дээр сүүлийн 30 жил байгаагүйгээр өсөөр байгаа үнийн өсөлт 2030 он гэхэд 50% өснө гэсэн тооцоог нэгдсэн үндэсний байгууллага гаргасан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Пан Ги Мун зөвхөн буурай хөгжилтэй орнуудад төдийгүй мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тулгараад байгаа хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд экспортын бүтээгдэхүүн тавьж байгаа хязгаарлалтыг болон импортын татварыг багасгах шаардлагатай байгааг хэллээ. Түншлэн тэрээр газар тариалангийн ургацсан хэмжээг ихсгэхийн тулд хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг уриалсан юм. Хурлыг зохион байгуулагчдын ярьж байгаагаар хэрвээ өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуйн үйлдвэрлэхээ хүчин чадлыг нэмэгдүүлж хоригоо багасгах өсвөлд дэрвдээд байгаа ядуу орнуудад тусламж үзүүлэхгүй бол дэлхийд дахин сүрэлт үзүүлэх аюул ойрхон байгааг анхаарч байна. Тасралтгүй өсөр байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж дэлхийн олон оронд эсэргүүцлийн хөлгөөн өрнөд байгаа билээ. Түүнчлэн одоогийн байдлаар дэлхий дээр 100 сая гаруй хүн өсвөл нь нэрвдээд байна. Энэхүү хүнсний хомсдлыг арилгахын тулд эхний ээлжинд 1.7 тэрбум доллар шаардлагатай байгаа. Ромын дэд хэмжээний уулзалтан дээр газар тариалангийн эрэлт хэрэгцээг ихсгэж үнийн өсөлтөнд хамгийн ихээр нөлөөлж байгаа био төлшийн асуудлыг мөн адил авч хэлцлээ. Сүүлийн үед эрдэнэчийн ургацсан ихэнх хувийг нь өндөр хөгжилтэй орнуудын өргөн хэрэглэх болсон био төлш гаргаж авахд ашиглах болсон юм. Энэ нь үр тарианы хомсдолд ороод байгаа буурай орнуудын шүүмжлэлтэй тулгараад байгаа. Бразилийн ерөнхийлөгч Луис Иnácio Lula da Silva болон Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нар био төлш ихээр хэрэглэх болсон баруун орнуудыг үнийн өсөлтөнд буруутай гэж үзэж байгаагаа хурлын үеэр хэлсэн байна. Гадаад мэдээ танилцуулаа анхаарлаа хандуулсанд баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ өдрийн мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.